Цэргийн баярын өдрөөр согтуугаар тээврийг хэрэгсэж жолоодсон 16 зочдыг илрүүлсэн байна. Эрүүжүүлэх байранд 13 иргэн онсон байна. Ойрын өдрүүдэд согтуугаар тээврийг хэрэгсэж жолоодох зөрчил ихсэж байгаа талаар хэлж байлаа. Замын цэгцгийн газарт 2021 оноос хойш согтуугаар тээврийг хэрэгсэж жолоодно зам тээврийн ослог гаргасан 345 жолооч эрхээ хасуулах, баримтлагдах арга хэмжээ авсан байна. Сүүлийн хэд хоног бол цас орж замын халтаргаагуулгаас баг зэрэг гарч байна. Өдөр нь хайлаад оройд нь бол хөлдөөд бас иймэрхүү байдалтайгаар бас нэг халтаргаагуулгаан дээр жолооч нураас гиндэж одоо бас биенийг араас мөрөгшөөрөх асуудал байна. Аймгийн хэмжээнд бол одоо он гарсаар бол ноцтой хүний биед гэмтэл учирсан хүнд өдөр гэмтсэн эсвэл нас орсон юм хэргийн шинжтэй бол одоо зам тээврийн осол бол нийтдээ манай дээр одоо 6 бүртгэж байна. За одоо үүнтэй холбоотойгоор ер нь согтуугаар тээврийгсэж жолоодож зам тээврийн осол гаргаж байгаа асуудал бас нэлээд байна. Сүүлийн одоо жишээгээр өчтөр ихэд одоо цэргийн баяр гэж хүмүүс иргэд маань бас маш их архитал зохион байгуулж байна, архитж байна. Жолооч нар сүүлийн согтуугаар тээврийгсэж жолоож байна. Энэ дээр анхаараж мөн одоо хоёрдугаарт одоо зуны дугаагаа яарч битгий тавиараа цагаагаарын байдал нөхцөл байдал одоо гинтийн цагаагаарын байдал одоо янз бүр болж байгаа. Тэгэхээр өвлийн дугуй төр одоо байгаарэ гэж бас анхааруулмаар байна. Мөн одоо хоорондын зайгаа замын халтаргаагуулгаан дээр замын нөхцөл байдалтай тохируулж хурдаа зөв тохируулж яваач гэдгийг бол сэрэмжлүүлж иргэдэд бас хэлмээр байна. Цагаагаар хүүтэрч цас орон авто замын халтаргаагуулгаа ихссэн. Үүнтэй холбогдуулан иргэдийг тээврийн хэрэгслээ боломжтой жолоодох яаран өвлийн дугуйг солихгүй байх зэрэг санамжийг өглөө. Аймгийн хэмжээнд 2021 оноос хойш хүний биед ноцтой, хүнд болон хүндөвтөр гэмтэл авсан, нас барсан буюу хэргийн шинжтэй зам тээврийн осол нийт 6 бүртгэгдсэн байна. Иймд цагдаагийн газраас анхаарал сэрэмжтэй байхыг анхаарууллаа.